Оройн төргөө үзэгчдээ сайхан бацгааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө 18 цагийн дугаарыг хэлж байна. Улсын хурлын даргын урилгаар манай улсад айлчлал хийж байгаа бүгд найрамдах Лаос ард улсын үндэсний ассамблеийн дарга Тонгсинг Тамавонгийн албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр гадаад хэргийн сайд оюун эрүүл мэндийн дэд сайд цолмон нар ноён Тонгсинг Тамавангад аралгаж хоёр тал цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна. Энэ өдөр гадаад хэргийн яамд болсон уулзалтын үеэр 1962 оноос эхэлсэн хоёр орны найрсаг харилцаа амжилттай үргэлжилж байгааг харилцсан илэрхийлээд цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Лаосын уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаа энэ үед Монгол улс уул уурхайн салбарт хоримтлуулсан туршилгаасаа харамгүй хуваалцна гэдэгт итгэж байгаагаа Лаосын спикер илэрхийллээ. Хөрөнгө оруулах боломжуудыг бас сонирхооч ээ. Худалдаа маань бас хамтын ажиллагааг сонирхооч гэсэн зүйлийг бас хэлж байна л да. ASEAN-д бол бас түншлэгч орноор хамтран ажиллахын сонирхол Монгол талд байдаг. Тэгээ ер нь зүүн Азийн хамтын нийгмийг бий болох энэ ажилд энэ одоо үйл явцыг бид бас анхааралтайгаар ажиглаад бас оролцох сонирхолтой байдаг. Лаос бол бас ASEAN-ы гишүүн орн. Тэгэхээр энэ чиглэлд ч гэсэн бас манайхыг дэмжиж ажиллах боломж байгаа гэж бодож байгаа. Өчигдөр улсын хурлын дарга дөндөө жандсан ноён Тонгсинг Тамавангийн хүлээн авч уулзах үеэр манай эмч мэрэгжилтнүүд Лаос улсад ажиллах боломжтой талаар ярьсан бол эрүүл мэндийн дэд сайд цолмон түнд бараалхах үед хоёр тал тодорхой саналуудыг ажил хэрэг болгох талаар тохиолдсон бөгөөд 1964 онд манай улс Лаост эмнэлэг барьж эмч мэрэгжилтнүүдэн ажилуулж байсныг талархан дурсаад цаашид Монголын эмч нарыг Лаост ажилуулахтаа таатай байх болно гэдгээр мэдээлжээ. Оюутан солилцооны асуудлыг тавьж байна. Мэргэжилтэн солилцоог тавьж байна. Монгол эмч нарыг Лаост улс дахин ажилуулах тал дээр бас санал тавьж байна. Энэ дээр маргааш Лаосын эрүүл мэндийн яамны сайд ирнэ. Манай эрүүл мэндийн сайд хурж ирээд бас баримт өчигт гар үсэг зурх бах. Энэ асуудал тэнд туслагдсан байж байгаа. Ингэснээр манай улсын хувьд зүүн өмнөд Азийн гол түнш орн болох Лаос улсад Монголын эмч мэрэгжилтнүүд албан ёсоор ажиллах болж байна. Хадаслагдсан аймагт амьдарч байгаа иргэд амжиргааны өртөг зардал хамгийн их өртөж байдаг. Дараагийн сурвалжилгаараа бид хязгаар нутгийн бүсийн нэмэгдлийн талаар хөндөж байна. Хэдэн жилийн өмнөхийг бодвол хот хөдөөгийн хүмүүсийн хэрэглээний ялгаа арилж байна. Ярих гар утас, сонсох хөгжим, үзэх олон сувгийн телевизгээд олон дэвшлигэнд нэрлэж болно. Харин ганц л тэгш бус гэж хэлж болохоор зүйл байгаа нь зах хязгаарын аймагт сууж байгаа хүмүүс илүү их мөнгө зарж амьдрдаг гэсэн үг юм а. Хязгаарын аймагуд тэр дундаа Увс Баяуулгын аймгийн төвөдөд мах сүү гурилын үн нийслэл хотоос жүнтэй литр сүүгээ 1800 төгрөг, 1 кг гурилыг 900-аас 1000 төгрөгөөр худалдаа авдаг бол өвдөө Улаанбаатар хотоо бараадах болсон цагт онгоцны зардал талдаа 200 мянган төгрөг төлнө. За гэтэл 1600 км-ийн цаана насаараа самбарын өмнө зогссон багшийн цалин төвийн бүсэд ажиллаж 20 мянган төгрөгөөр хот орж ирж байгаа багшийнхтай яг адилхан жишг манад байдаг. Энэ ялгааг арилгахын тулд бүсийн нэмэгдэл олгодог болёо гэж яриад удсан ч биелэлээ олоогүй. Харин орон нутгийнхны хувьд хүлээж суухаар орлого зарлагын энэхүү балансыг тэнцвэржүүлэх санаануудыг өөрсдөө сэдэж байна. Магадгүй бүсийн нэмэгдэл гэж байж болох юм гэж боддог л да. Бүсийн нэмэгдэл ч юм уу, цаарын нэмэгдэл ч юм уу. Магадгүй манай аймаг гэж одоо өөлдө 53 хэм гэрч хөөдөрдөг, 145 хүрч халдаг. Энэ дэс ууралцал зогцсон хүйдийн нэмэгдэл ч юм уу. Эсвэл одоо энэ бүс нутгаар импортлж байгаа бараа бүтээгдэхүүнийг импортын болон нөөц гайлын татвараас чөлөөлөх замаар юм уу? Ингэж одоо бодиттой дэмжиж үзүүлэх замаар нөгөө орлого зарлан балансыг тэнцвэржүүлэх асуудал бол их хэрэгтэй байна. Юунаас болоод энэ бүс нутагт ялцсан бүс нутагт бол амьдралын орлого зарлан баланс алдагсаас болоод ядуурны төвшин бус бүс нутгаас сарсангүй өндөр байгааг бол гарцаг бодит юуны юм да. Юуны. Хотоос ирсэн сайд дарга нарын чихнээс уйдаг хонх болоод удсан бүсийн нэмэгдлийн тухай яриа энэ удаагийн засгийн газрын багийнхны Увс Баяуулгын аймагт хийсэн уулзалтаар ч дахин яригдлаа. Шийтгэд хэцүү гэхдээ орхигдуулж болохгүй энэ асуудалд анхаарах цаг болсон. Хязгаар нутагт амьдарч байгаагаараа иргэн хүн хохирох ёсгүй гэдгийг ч засгийн газрын тэргуун уулзалтын үеэр хүлээн зөвшөөрч байсан юм а. Ерөнхийдөө ижилхэн цалин авдаг, гаргаж байгаа зардал нь хамаагүй их. Жишээлбэл Баян үлгийгээс Улаанбаатар сурж байгаа оюутан төвийн бүс нутгаас сурж байгаа оюутнаас хамаагүй их зардал гаргаж байна.
унаанда онгоцондоо тээвэрдээ энэ бол шударга ус гэж үзэж байгаа. Тийм учраас энийг шийдэхийн тулд тодорхой арга хэмжээ авнаа. Энэ асуудлыг жиж авч хэлснэ гэж бодож байна. Бүдүүр орон нутагт улсын болоод орон нутгийн төсөөс хийж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Зөвхөн Баяулгийн аймгаар жишээ дурдахад 2008 онд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон нь 3 жилийн өмнөхтэй харьцуулахад 12 дахин өссөн гэсэн үзүүлэлттэй. Гэсэн ч амьдрал үрч яваа иргэдийн нуруунд дээр ирэх ачаа үнийн өсөлт нэмэгдсээр байгаа нь үнэ юм а. Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааг тайлагнах ажлын хүрээнд Баянзүрх дүүрэг нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэ үеэр хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэхийг иргэдэд уриалж, баталгаагүй хүнсний үсгэлэн гаргажээ. Хайрцгийг нь ашиглаж дахин савлсан шампунь, гоо сайхны бараа, хуурамч баталгаагүй юм тариа ямар их байдагт иргэд гайхаж байна. Мөн хүнсний аюулгүй байдал хэрхэн алдагдж байгааг эндээс үзэж сэтгэл зовж байгаагаа илэрхийлж байлаа. Гаднаас нь хараад ялгах аргагүй хуурамч хүнсний барааг яаж таньжимдэх вэ гэдэг асуудал тэдний анхаарлыг татж байна. Үйлдвэрийнх нь нэр байхгүй. Энэ шашхан дээр байх хэрэгтэй. Энэ шашханууд ингээ харахад илт мэдэгдэж байгаа байна. Ингээ урд үсэн эндээ ингээ харалцсан байгаа. Энэ компот бол ингээд илт энэгээр ингээд харагдаж байгаа. Та бүхэн ингээ харах юм. Тийм цавхарч. Энэ дээр болохоор савлж баглаа бодлолт хийсэн хугацаа бичигдээгүй. Ингэж савлсан хугацаа байхгүй. Хизээ ингэж савлсан шашин шаардлага энэ хэдэн хугацаанд дууссан гэдгийг мэдэх юм байхгүй шүү дээ. Энийг дэлгүүрээс одоо хүүхдүүд бол ингэж шууд аваад идчихдэг шүү дээ. Тэгээ ялангуяа гэрээ хорооллын хүмүүсийн амьдралын түвшин асагт ороо болохоос дандаа тэднээс нөгөө дэлгүүр жишээ нь одоо айгүй ядуу хүмүүс чинь тэднээсийг хамгийн ядуу бүтээгдэхүүнээр хангах уу гэдэг. Тэгээд ерөөсөө тэр дэлгүүрээр байгаа жишээ нь бид нар одоо энэ шар будааг ингээд очиод ингээд авах гээд үзэхэр за энэ одоо эрүүл мэндийн бичиг хааваа нэгэд иргэд бид нар өөртөө шаардах хэрэгтэй тийм. Тэгээд яг нөгөө дэлгүүр хоршоо тэр төвлөсөн супермаркет одоо ялангуяа энэ жижиг түүц мухалгууд жишээлбэл би Баянзүрх дүүргийн тэр 10 дугаар хороонд хуучин эвлэлийн буудаа тэр аимшигын мухад түүснүүд байгаа шүү дээ мэдээ. Манай яг дүүрэг дээрээ болохоор дөрвөн хяналтын яг эрүүл мэнд хүнсний эрүүл ах бодлоосоо дөрвөн байцаагч байгаа л да. Тэр дөрв маань одоо ингээд гэр хорооллоор ер нь бол явдаг. Улсын мэргэжлийн хяналтын газар бүтцээ өөрчилж нийслэл дээр төвлөрдөг байсныхаа дүүргүүдэд тархан ажиллах болсноос хойш 2 сар өнгөрч байна. Ингэснээр урд нь хаана хинт хандхаа мэддгүй байсан иргэдийн сайшаалыг хүлээж байгаа юм. Иргэдийн амьдарч байгаа орчин нөхцөлийн донд төрийн захиргааны анхан шатны нэгж рүү ойртож ажиллах нь мэргэжлийн хяналтын ажлыг илүү сайжруулж үр дүнд хүргэнэ гэж үзэж байгаамаа. 2 хоногийн дараа олон улсын эмч нарын өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг угтан гэмтэл согоогийн судлалын үндэсний төвийнхэн уламжил ёсорон тангар өргөн ёслолоо хийлээ. Гэмтлийн эмнэлгийнхэн өглөө өртлөн бие биендээ баярын мэнд хүргэж бүтэн өдрийнхэн турш ажилд нь урам өгч байгаа нинэ. Жил бүрэн 3 дугаар сарын 30-нд олон улсын эмч нарын баярын өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулан гэмтлийн эмчнэр дахин тангар өргөж шинээр орж байгаа эмчнэртэй батламжийг нь гардуулдаг уламжилтай. харамны зорилгоо Ер нь олон улсын эмчнэр 3 дугаар сарын 30-ны өдрийг орон бие өдөр гэж нэрлэн тэмдэглэдэг. Учир нь би мэрэгжлийн эмч хүн энэ мэрэгжлийг зөв сэтгэлээсээ сонгосноо илэрхийлж орон бие өнгөртөө бүтэн өдрийн турш зүүдэг бичигдээгүй хуультай. Гэмтлийн 400 гаруй эмч ажилчид ялгаагүй бүгд ромбо зууж өвчтнүүдэд үйлчилж энэ өдрийг өнгөрөөж байна. Сүүлийн 4 жил дараад манай эмнэлэг зохион байгуулж байгаа. Энэ өдрийг хамгийн гол нь бид нэр тангараг сэргээх үйл ажиллагаа бүх нийтээрээ тангараа ахин уншин